Оройн төргийн олуулаа мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийг сэтгүүлч Утганбаатар энэ удаагийн улсын их хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвшиж байгаа сэтгүүлч Оюун Дайнаар хөтлөн хүргэхэд бэлэн боллоо. Сонгогч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжийн уриатаагаар энэ удаагийн сонгуульд оролцож байгаа ардсан намын олуулаа мэдээллийн хөтөлбөрт тавтай морил. Эхчээ. Би өөр нэрх 7 хоногоос хөдөө явлаа. Яаж? Та нутаа карта. Энд чинь нэл хөөхтэй тухай том хүн байх ч арга алга штэ. Тэгдээ идэг. Миний дэ яваад ир. Хизээ нэг энэ утааны адлах юм бол доо. Удахгүй сайхан цаг ирнэ. Улаанбаатар маань хот шиг л хот болно. Агарн цэвэр Улаанбаатар. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Өвгөө. Сайхан хоол хийгээд ирлээ. Халуун дээр нийтчих. За тэгье хөө. Тавхан алхмын газарт хогийн сав байсаар байтал хогийн савнд хогоо хийхгүй яадаг хүүхдүүд вэ? Газар тайсан хогийг ч яг цэвэрлж гэж болно. Тархинд нь хог хаяад байгаа хүмүүсийг л болиулах хэрэгтэй дээ. Орчноо цэвэрлэн, оюунаа цэнэглэн. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас ардсан намын ухуулагчийг баривчлан хорж тараахаар бэлдсэн материалын хураан авсан балмад явдал гарчээ. Сонгуулийн ажилд төрийн цагдаа ийхүү хутгалдан орж хүч хэрэгэлсэн үйлдэл гаргаж байгааг зогсоохыг шаардсан ардсан намын ерөнхий нарийн бичгийн дарга өчигдөр Монгол Улсын ерөнхий сайд Батболдод шаардлага хүргүүллээ. Монгол Улсын ерөнхий сайд Батболд танаа шаардлага хүргүүлэх тухай. Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний нэгдлийг хангах хууль дээдлэх явдал мөн. Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлд засгийн газар нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаарх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Үүнд Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7-гийн 1 дахь хэсэгт төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдна. 7-р зүйлийн 7-гийн 3 дахь хэсэгт төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын шийдвэр хууль тогтоомжинд нийцж буй хэсгэд хяналт тавина гэж тус заажээ. 2012 оны улсын хурлын сонгуульд ардсан намаас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Гүн Далай Сидванчиг нарын сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл үйл ажиллагаа явагдаж байгаа талаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын дарга Хурандаа Мигмар сүрэнд удаа албан бичгээр хандаж асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч дээрх албан тушаалтан хит нэг талд үйлчиж хувь сахин биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй тэгш байдлын зарчимд нийцэхгүй үйлдэл гаргаж байна. Зарим нэгэн жишээ дурдвал тус намын өмч хөрөнгөнд халдах, ухуулах сурталчилгааны материалыг булааж, хурааж авах, сонгуулийн байруудад хэн ч үлмэрдэгдэх залуус дайран орж нэгжлэг хийх, айлган сүрдүүлэх, уулын ингэрт байрлуулсан намын тугийг хулгайлан авч устгасан, нэр дэвшигчийн сурталчилгааны ажил саад хийх оролдлого хийж, эрхэмд нь халдснаас гадна нэр дэвшигчийг гэмт хэрэгт холбогдуулахаар гүтгсэн цургал тараасан зэргүүлдлүүдийг шалгуулахаар хандсан боловч дээрх гомдлыг хуулийн хүрээнд шалган тогтоохгүй, түгээрч үйл барам, тосон цэнгэл суманд ухуулах материал тарааж явсан ардсан намын 2 ухуулагчийг сумын цагдаанаар саатуулан одоо хүртэл ухуулагч нарыг судлаагүй байгаа бөгөөд ухуулах байранд очиж нэгжлэг хийн ухуулах хуудсуудыг хурааж авсан байна. Таны тэргүүлдэг засгийн газрын байгууллага цагдаагийн ерхий газрын зүгээс Монгол Улсын их хурлын сонгуулийн хуулийн 5-р зүйл заасан зарчмуудыг бүдүүлгээр зөрчиж байгааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна. Нөхцөл байдлыг яаралтай судлан үзэж холбогдох төрийн байгууллага албан тушаалтанд хуулийг сахин биелүүлж ажиллах чиглэл өгч гин буруутай холбогдох албан тушаалтны буруутай үйлдэл эсвэл үйлдэлт нь хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг танаас шаардаж байна. Холбогдох 4 уц материалыг хавсаргав хувийг Монгол Улсын сонгуулийн ерөнхий ороонд Монгол Улсын ерөнхий прокурорт ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэт. Энэ бол миний хүний хөгжил сангийн дэвтэр. Энэ дэвтэр надад, танд, бид бүгдээрэнд мань бий. Энэ бол Эрдэнэс 57 компанийн 1072 ширхэг хувьцаа нэмэн баталгаа. Хувьтай, хувьцаатай, өмчтэй, өнөөдрөөс илүү үнэт хүрэх баялагтай хүн бий. Миний нэг ширхэг хувьцааны үнийг энэ жил 933 төгрөг гэж зарласан. 1,176 төгрөгийн үнэтэй хувьцаагаа би хүсвэл засгийн газарт зарж болно. Энэ бол ардчилсан намын 4 жилийн өмнө анхлан санаачилсан, ард түмэндээ амлснаа ажил болгож чадсан Эрдэнийн хувь. Эрдэнэс 57 компанийн сая төгрөгийн хувьцаанаас гадна эх орны баялагын олон ордоос энэ дэвтрээрээ би иргэний хувьд, эзний хувьд Эрдэнийн хувиа цаашид эзэмших болно. Өнөөдрийн 1 сая төгрөгийн хувьцаа маргаашийн хүн шиг амьдрал, улс шиг хөгжлийн баталгаа гэж итгэдэг сая Монгол хүний нэг хүүгийн ээж,
хүний хань бий. Бид олуулаа бид хөгжинэ, олуулаа бид орд баялагийнхаа эзэн нь хүн шиг амьдрий, ус шиг хөгжий. Хүн шиг амьдрий, ус шиг хөгжий. Ардчилсан нам. Монгол Ардын намаас бэлтгэж байгаа Ардын мэдээллийн хөтөлбөрийн энэ сарын 15-ны дугаараар засгийн газар хуралдаж амлсан 1,500,000 төгрөгөө хэрхэн иргэдэд өгөх талаар дэлгэрэнгүй мэдээллээ. Монгол Улсын засгийн газрын хуралдаан 5 гарагт болж Монгол Ардын намаас ард түмэндээ амлсан 1.5 сая төгрөгөөс үлдсэн 670,000 төгрөгийг 6 дугаар сарын 25-наас өмнө бөөнд нь өгөх шийдвэрийг гаргасан. Харин Улсын их хурлын гишүүний хувьд энэ оны төсвийг батлалцсан Улсын их хурлын гишүүн Яачлын Батсүр олуулаа мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа энэ мөнгийг тараах их үүсвэр улсын төсөвт тусгагдаагүйг онцлон хэлсэн. За ахмадуудад бол 334 л бас өгнө. Энэ бол улсын төсөвт тулсуусан мөн. За оюутнуудад бол одоо бас энэ жил одоо 500,000 гаруй бас тодорхой ихэнх нь л өгсөн. За бусад улсууд энэ одоо 100 гаруй мянган оюутан 300 мянган ахнаас гадна үлдэж байгаа зам 200 мянган байгаа шүү. Хүн амын одоо хамгийн олон гол. Энэ улсуудад одоо сая төгрөг боломж бол одоо би олж харахгүй байгаа юм л да. Одоо бас улсын төсвийг батлалцсан бас энэ бэлбэнчин бас харж байгаа тоосч байгаас дотор нь байгаа хүний хувьд бол энэ Монгол одоохонд бол байхгүй. Төрийн эрхийг барьж байгаа Монгол Ардын нам нэгэнд албан ёсны мэдээллийн их сурвалжаараа амлсан мөнгөө ард иргэдэд амжуулж өгнө гэж зарласан болохоор Улсын их хурлын гишүүдийн одоогоор мэдэхгүй байгаа. Одоогоор их үүсвэр нь нууцлаг байгаа ямар нэгэн их үүсвэрээс тэр мөнгийг олгох нь л олгох байх. Олуулаа мэдээллийн хөтөлбөр Монгол Ардын намыг амлалтаа хуулийн дагуу хэрэгжүүлээсэй гэсэн үднээс за энэ олгох үйл явцыг нь үнэн мөнөөр нь үзэгч та бүхэндээ цуурлаар иргэн мэдээлэх болно. Та бэлэн мөнгөтэй болоо юу? 333,000 авсан юм аа. Чамд ямар хамаатай? Гү цагаагүй. Та одоо насан турштай ашиг болох хувьцаага ийм хямдхан өгсөн юм уу? Гү би хувьцаа тай штэ. Гү чи юу яриад байгаа юм бэ чи? Гү цагаагүй. Гү таны хувьцааны оронд сая төгрөг уулзуулж өгөөл бүтнээр нь авчихсныг та одоо хүртэл мэдээгүй юм уу? Миний хувьцааг бас сургалтын төлбөрөөр солиод авчихсан штэ. Гү цагаагүй. За чи явж ирж. Дэмий юм ярьж амтан хүн өөмүүлээд. За. Бэлэн мөнгө гээд байсан чинь өвгөн миний бас охины минь хувьцааг луйдчихсан байд шүү. Харин тийм ээ. Хүрлээ гардчлан намын амлсан Эрдний хувийнхаа эзэн нь болчихсон байна шүү дээ. Энэ хүрлийн хүртэл учрыг олжхоор хүн шиг амьдрах цагч ойлтчил яваа юм байна. Амлалт биелж иргэн бүр Эрдний хувийнхаа эзэн нь боллоо. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Улсын их хурлын сонгуулийн хуулийн 35-ын 29-т заасны дагуу сонгогчдод эд бараа бэлэн мөнгө тарааж авилга өгсөн нь баримтаар нотлогдвол авилга авснаа мэдээлсэн иргэнд сонгуулийн ерөнхий орооноос тухайн мөнгийг 10 дахин өсгөж өгөхөөр хуульчилсан билээ. За энэ удаагийн сонгуулийн санал авах өдөр ойртох тусам хууль бус үйлдэл гарах нь ихсэж байна. За тухайлах юм бол нийслэлийн эрдэнэ төвчдийн хурлын сонгуульд сонгон найрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Хадбаатар, за Монгол Ардын хусгалтнаа Монголын үндэсний арц намын шударгаас эвслээс нэр дэвшиж байгаа Санж Доржийг нэрэтгэж аваач гэж 50 сая төгрөгийн ахуул өгч байгаад баригдсан байна. За иймээс хуулийн дагуу Хадбаатар хариуцлага хүлээж шударгаар энэ үйлдэлийг талсан зогсоосон Санж Дорж 50 саяын ахуулыг хуулийн дагуу 10 дахин нугаж сонгуулийн ерөнхий орооноос 500 сая төгрөг авахар болж байна. Тэгээ энэ хэргийг мөрдөд нь шалгаж байгаа тухай мөрдөж байгаа цагдаагийн байгууллагаас нийслэлийн сонгуулийн хороонд ийм бичиг ирүүлсэн байгаа. Тэгээ энэ бичгэн дээр бол эрүүгийн хэргийн 130 дугаар зүйлээр мөрдөн шалгалт явуулж байгаа тухай бичсэн. Миний сая хэлсэн нийслэлийн арчилсан намын сонгуулийн хороонд бас нэр дэвшигч Хадбаатар нь эрүүгийн хуулийн 132-оор хэрэг үүссэн тухай ингэж мэдээлсэн байгаа. Би бол эрүүгийн хуулийн 132 биш. Улсын хурлын сонгуулийн 35-29-оор одоо энэ 50 сая төгрөгийг нийслэлийн сонгуулийн хороо 500 сая болгож өгөх үүрэгтэй. Тэр иргэн одоо Санж Дорж бол 500 саяг аавна. Энд ямар асуудал гарчаад байгаа юм гэхээр нийслэлийн сонгуулийн хороо хурлаа хийхгүй удаад байна. Энэ хуулийн дагуу нэн дараа хурлаа хийх ёстой. Тэгээ нийслэлийн сонгуулийн хороо хурдан хурлаа хийж иргэн Санж Дорж 500 сая төгрөгийг өгөөч. Тэр авилга өгсөн нэр дэвшигч Хадбаатараас 500 сая төгрөгөөр гаргаж аваач гэж одоо хуулийн дагуу шаардлага тавьж байна арчилсан намаас. Энийг хийхгүй бол нийслэлийн сонгуулийн хороо цахилгааны шүүгт өгөх болно.
Тэгээ энэтэй холбогдуулан ард иргэдтэй зарлах гэдэг зүйл бол ийм сонгуульд мөнгө тараах юм сүүлийн үед идэвхжиж байна. Сонгуульд өгөхийн ирээр Чингэлтэй дүүрэгт айлын хашаанд ардын нам тугаа хатгасныхаа төлөө 40 мянга, тугаа буцааж авахдаа 40 мянга, ингээд 80 мянган төгрөгийн туг хатгах нэрээр сонгогчдод авилгал өгч байна. Энэ 80 мянган төгрөг, 40 мянган төгрөгийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн оронд бариад ирэх юм бол 400 мянган төгрөг, 800 мянган төгрөг болгож өгнө. Ийм хуультай. Тэгээ сонгуулийн хороод хуулиа биелүүлээч. Хойшид улам ихээр давтагдж магадгүй энэ мэт зөрчлүүдийг хуульд хэрхэн заасан талаар Улсын их хурлын гишүүн Энх болдын анхааруулгаар олуулаа мэдээллийн хөтөлбөр энэ удаагийнхаа дугаарыг төр завсарлаж байна. Олуулаа мэдээллийн хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны туршид арц намын мэдээллийн гол их үүс дүрэн байх болно. Хүн шиг амьдрий, ус шиг хөгжий. Өндөр тэнгэрийн үлми доор өдлөхгүй өнмөнхнүүдийг бүлэмж төгөлдөр орчлонгийн үрийн тоя шиг нутаг үнийг дуурхал гэж төрсөн минь хувь заяа үргэлж одлох их ороо ариун сайхан сэтгэлдээ алдрах би инх мөнхтүнээ цэнхэрэн гэрдээ шагай шиг Монгол үнийг дуулахад гэж төрсөн минь хувь заяа үргэлж өдлөх их ороо их Монгол эцэг бидний алтан нутаг их ороо гэж төрсөн минь хувь заяа игнэгт бодлох миний хараа Мөлхөж тэнсэн вальшрн марар татулж восток мөнхөх тэнгэрийн хүчиндөө Монгол заяан тэгшэрнэ таваатаа шархан сүдэн тонны кэнэн татхун ночм гэртэн хогсамагтэн завидна Гигэхэн хараарун дуурлаад цаг хугацаач миний хороо Бинэдэг идэглэр бид сэрэж эдэр цагт хүслэн дуулий Хавин гэгэ алсын үнэнийг мөнхөж дууднаа Ярухан бидний индунаас хамаас чинь тэнгэрлэг хүч дуулах шиг маргааш надад авчирнаа